хамгийн гол шинээр орсон зүйл бол бид нэр илүү бүрдэмжийг сайжруулахаар анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл харааны бэрхшээлтэй иргэдийг ашиглах болцоог бүрдүүлсэн байгаа. За бидний хувьд бас шинээр орсон зүйл бол илүү төрд байгаа иргэний бичиг баримтыг нэгтгэж оруулсан. За дээр нь болохоор энэ төрд байгаа бичиг баримтуудтай холбоотой хугацаа дуусах ч юм уу эсвэл альва нэг одоо шаардлагатай өөрчлөлт хийх төр мэдээллүүдийг хүргэдэг болсноор бас онцлогтой байж байгаа. Дээр нь бас бид нар төр хувийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд ухаалаг чатботыг холбосон. За мөн e-Mongolia аппликейшнээр дамжуулаад иргэн одоо орон нутаг руу чиглэсэн хувийн хвшлийн үйлчилгээ болох одоо автобус, галт тэрэгний билетийг захиалж авдаг болсноор бас онцлогтой болж байгаа. Мөн шинэ өнгө төрхтэй болсон илүү хялбар, хурдан, найдвартай болсноор онцлогтой. За e-Mongolia хувьд бол бид нар 82 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг холбож оруулсан байгаа. Тэгээд энэ үйлчилгээнүүдийг онцлоход бол өнөөдөр шинээр орсон онцлог үйлчилгээгээр бол Натратын үйлчилгээ бас орсноор бас давуу талтай болж байгаа. Натратын үйлчилгээ лавлгаа тэгээд 2022 оны 1 сараас хойших Натратаар үйлчлүүлсэн гэрээнүүд бас орсон давуу талтай.